Коко гэж. Ариг. Ёо. Яхашин. За, араминд манай хаа. Би сая сунж ажиллаад яг нь өөрөө дурандаа сунж ажилласан. Тэр одоо хэнийгэж буруудах юм бэлээ. Яа тэгэл ажил маань ерөөсөө овоорол гэсэн аахгүй юу? Овоорол. Тэгээд хүмүүсийн хариу гарахгүй удаал. Хүмүүсийн хариу гарахгүй бол би юу ч хийж чадахгүй шүү дээ. Тэгээд шгүй өнөөдөр хариу гарсан. Тэгээд зөндөө олон хүний хариу хэвлчээд тэгээд өгөөс бичээд нэгтгэхийн ажлуудаа зэгцлээ. Гэтэ бүрэн зэгцэрсэнгүй. Манайд ингээ өдөрт 100 хүн орж байгаа. Тэгээд энэ 7 хоног 500 хүн орсон гэсэн. 500 хүн чинь манай ачаал багтаа үе 1 сарын хүн байхгүй юу? Тэгэхээр 7 хоногийн дотор тэгж орж байна гэдэг чи амар ясан гэсэн. Тэгээ амар яддарч нүү эсвэл үгүй. Үнэхээр нөө ажлаас халшрах хам шинж бараг болж ээж магадгүй. Тэгээд амар их ядарч байна. Үнэхээр их ядарч байна. Амар их ядарч байна. Гэтэ бас яг вэ ингээд иймэрхүү зүйлийг мэдрээд ажлын ачаал даагаад тэгээд ингээ багаар ажлаа амжуулаад явж гинэ гэдэг ч өөр амар сайн хэрэг болохоор тэгээ би эндээс ядчил бодлоо өнө ингээд юм сурж байгаа болохоор гоё яга. Гэтэ энэ 7 оны мэдээж хамгийн гоё юм манай монитбайсан да. Ёо манай монитор бүр ямар гоё бэлэг өгч юм бэ бүр 10,000 гээг юм уу за бүр бүр арай л тэндүү гоё бэлэг өгөөд байна. Бүр арай л тэндүү. Энэ хараа таад надад өнөөдөр ийм бэлэг өгсөн. Тэгснэ амар мэдрэмжтэй хүн за яг юм цэнхэр өнгөөр дагнцсан цэнхэр цэцэгтэй, цэнхэр туузтай, цэнхэр хайрцагтай, тэгснэ дотор тоглоомны цэнхэр. Тэгснэ энэ шоколадны хамгийн гоё энэ ногоон нахгүй юу? Энэ ногооны тэгснэ эрдэнэ чихэртэй өгсөн за. Ёо бүр ёо. Тий. Тэгснэ цэцгнийхэн тууз ийм хөөрхөн жаах шиг. Ёо. Би одоо ингээд тэнэг юм шиг бахан туус цуглуулад байдаг. За яг юунд ашиглахаа мэдэхгүй гэтээ ингээд цуглуулаад одоо тэргээр дөрөв тууз. За тэгээд энэ мэдчлээ. Маш гоё бэлгэнүүд ирсэн. Цэцгийн хаагад хараа. Цэцгийн би ажил дээр үлдээс гэрт авчрахаар коко идэв. Яа, арай тийм өөр юм ба. Нэг шоколадын ажлынхантаа хуваагаа идсэн. Чихрийн бас ажлынхантаа хуваагаа идсэн. Тэгээ амар хөөрхөн за энэ намайг таних хүн ч байж магадгүй. Гүчиж магадгүй. Ингээ битсэн мэс. Ад би та хэд шиг за. Хөрдөн хөрхөн үрээдээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Тэр намайг хөрдөм гэж боддог хүн байна. Намайг хөрдөм гэж боддог хүн гэхээр тийм бол мэдгүй. Тэр бүр үнэхээр гоё юм. Ёо зэхэн хүртэлцэн ирлээ. Тэгсэн одоо ингээ хамгийн хөөрхөн гэсэн. Ёо энэ бүр амар хөөрх. Манай ажлынхан надаа үүрийн яг дуртай юмнуудыг яг өөрийн шиг юмнууд өгсөн байна гэсэн. Энэ намайг гэсэн. Тэгээд тэгсэн энэ амар хөөрхөн за. Тэгээд манай монитор кокогийн хүртэл амар дуртай юм өгсөн байгаа байхгүй нараа. Манай коко чи хайрцаг сав баглаа бод ус ийм уут мууд мангар дуртай за. За тэр яах вэ? Энэ хараа.
Ёо, арай л дэндүү хөөх юм. Тэгсний хамгийн хөөрхөн хэсэг нь би ерөөсөө зогсож чадахгүй байна. Дараараас амар гоё аянууд яваа. Яа ч юм яг ингээд яг энэ надаа ирснээр ч юм уу амар гоё ичиди юм болох юм шиг мэдрэмж төрж байна. Яг ингээд би өнөөш нь ингээд унтангууд яг энэ охины оронд яг ингээд завин дээр миний алган дээр ингээд од байгаад тэгээ би яг сарны хажууд тэгээд өчлөөрэй би дараа нь чамаа бүгдийг сонсно. Тэгээд ингээд миний хажууд одоор бороо ороод тэгээ би гараа ингээд тассан чи миний гаран дээр ингээд яг од унаад тэгээ би тэр одыг ингээд ингэртэй тэрх юм шиг. Яг тийм мэдрэмж төрүүлдэг амар гоё бүр ямар хөөр хийд шид. Йоо энэ үнэхээр мэдрэмжтэй юм аа. Тэгээ намайг юм цэнхэр дүү өнгөнд амар дуртай гэдгийг бас тэгээ яг юм ичиди юм шиг юм дуртай. Тэгээ бас цэцгэнд бүр үнэхээр дуртай. Яаж мэдсэг би ерөөс ойлгохгүй байна. Эсвэл өөрөө яг ийм юмд амар дуртай хүн багцаа. Тэгээд үнэхээр би энэ хүн хэн болохыг мэдмээр байна. Тэгээд энэ хүнийг хэн болохыг мэдчих юм бол би энэ хүний яг ингээд дотор яг юу байдгийг мэдмээр байна. Тэгээд өнөөдөр миний монитагийн бэлэг ирсэн. Орой илүү цагаар ажилласан. Гэхдээ тэр нь би өөрийн сайн нураар тэгээд ажил маань үнэхээр их ачаал ихтэйсэн. Ер нь бол өнгөрсөн 7 хоногоос эхлээл би замбрааг байна гэж одоо яваад байсан. Үнэхээр л хөөр хэмнэ ачаал нь дийлдэхгүй л байсан юм байл. Амар байгаа. Тэгээд байна. Тэгээд энэ өдрийг баг муухай болгох шахсан юм мэдээж юм хейт комент за. Тэгээд нэг юм хүн бүр миний инстаграмын бичлэг доор уйлахаас өөр ичээдгүй өөмөө яамагаар наа бүр амар хэлж мэлсэн. Тэг чи манай нэг ихч тэгээ бас нэг амар хөөрхөн хоёр ингээд доор нөгөөтэй хэрэлтэй. Нөгөө хараах мөрөөрөө намайг хараана гэдэг. Ямар ч хамааралгүй мөрөөрөө явж байгаа хоёр хүнийг ингээд харааж мараа. За тэр бүр ингээд арай л тэнд өвчтэй хүмүүс. Тэгээд би блог хийсэн.
Дахиж үүнээс хойш яг иймэрхүү юмнуудыг тоохгүй бай гэж бодож байгаа. Угаасаа азгүй хүмүүс л азгүй амьтдал. Ер нь бол энэ амьдралдаа ямар нэгэн өөрөөсөө өөр хин нэгнээс ер нь юунаас дэлхийн ертөнцөөс үнцийг мэдэрч чадахгүй байгаа хүмүүс л бусдыг тэгж хамаа намаагүй тэг бүр танигч хүний хараадаг гэдгийг мэдж байгаа болохоор надад нэг асуудал. Эсвэл бүр суудраагүй бүр тоохооч хэлт юм байна уу? За эднэр угаас тэгжлээд дөө гэ ингээ хайчт юм байна. Тэгэхээр зүгээрээ дэжгүй. Тэгээд одоо би яг үндэ би ингээд хувцас аюух ингээ бичлэг хий гэж бодож байгаа. Тэгээд бэлээ хувцас одоо бичлэг хийж дуусчаад юхнэ. Энэ бүр арай л их байна. Ядарч байж хөө. Айгүй ядарч. Коко бас өдөржингөө тоглохгүй амар уйдсан байхаа зайлвал тэгээд намайг орж ирчих хөөхөн үнсэж үнгээ 7 гадтай амар хөөрхөн байсан да. Тэгээ би одоо айраг ус сэтгэлээ сэргээж байна. Коко тэнд миний нэг бэлэний хөөсөн рүү тоглож байна. Тэгээд яг амьдрал not bad. Ямар ч гэсэн гэрлөөгөө яарах шалтгаан байна. Тэгээ ажил руугаа ч гэсэн яарах шалтгаан байна. Яг ингээд яарч чадж байна гэдэг чинь тэнд намайг ямар нэгэн зүйл хүлээж байна гэдэг чинь өөрөө гой зүйл болохоор аваарсан их ажиллаж бай. Хайртай муур минь бай. Нихүү тийм өстэй. Яндаа чи. За баяртай байна. Маргааш болцгаая.